За. Хай залуусаа эх орон Монголын үндэсний телевиз Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө толботой хамтран допингүй хөгжицгөө урандаар нэгдэн Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийг үзэж та бүхэнд өнөөдрөөс эхлэн толиглон хүргэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр оролцогчид маань 12 багийг бүрдүүлж манай шоунд оролцож байгаа. Эдгээр оролцогчид маань өөрийн хурд хүч хөдөлмөр тэр бүхнийгээ шавхаад ямар өөрчлөлтөнд хүрч болох вэ гэдгийг бид бүхэн одоо харах юм аа. Тэгэхээр бас тамирчид маань бодибилдинг фитнесийн 5 төрлөөр өрсөлдөнө. Ямар 5 төрлөө гэхээр бодибилдингийн нэмэх тал, хасах тал, шорттой ангилал, бикини, фитнес микс гэсэн англиар өрсөлдөх байгаа. Тэгэхээр манай тэмцээн уралдаанд маш амжилттай оролцсон баг тамирчид маань манай нэвтрүүлгийн шагналын сан болох 10 сая төгрөгийн шагналын эзэд болох юм. Тэгэхээр 10 саяын төлөө манай нэвтрүүлэгт оролцож байгаа 12 хүчирхэг баг тамирчид маань хоорондоо өөрсдийн хурд хүч авах замыг дайшлах хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэж та бүхэн маань харах бүрэн боломжтой. Та бүхэн маань дугаараа алгасгүйгээр яг өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 7-ны хүртэл бидэнтэй хамт байж манай нэвтрүүлгийг үзээрэй гэж үзэж та бүхэндээ уриалга хэлмээр байна. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За тий би бас явж өөрчлөгдөнө. Би ч гэсэн өөрчлөгдөг болно. За ингээд бидэнтэй хамтаагаараа үзэгчтэй Fitness Cup эхэлж байна шүү. За миний хувьд фитнесээр яагаад хичээл болсон бэ гэвэл би өөрөө урлагийн хүн. Яг фитнесээр хичээлж эхлэх яг тэр цаг үедээ бол би уран бүтээлийн зорилго дотроо агуулж энэ спорт руу анх орсон. Залуучууд маань ер нь энэ спортоор маш их хичээлдэг болсон байна. Өшөө илүү их залуучууд бас ингээд энэ спортод татагдан орж байгаад миний хувьд бас баяртай байна. 4-р сарын 1-ээс 5-р сарын 7-ны хооронд эх орон телевизээр Fitness Cup гэж Монголд анхудаа энэхүү реалити шоу нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Маш олон залуусыг зөв зохистой хувийн зохион байгуулалт мөн эрүүл мэнд талаасаа ингээд сайхан уриалга, сайхан зорилго дор нэгтгэж чадж байгаа энэхүү нэвтрүүлгийн бүх залуучуудаа амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ хамтдаа допинггүй хөгжиж. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань бүртгэл өнгөрсөн 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн явагдаж 100 гаруй оролцогч бүртгүүлснээс 60 тамирчин томжилжсэн. Харин Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн зүгээс тавьсан шаардлагын дагуу ганцаарчлан ирсэн оролцогчид өөрсдийн багаа бүртгүүлж тэмцээн уралдаанаа эхлүүлсэн билээ. Одоо ер нь бага бүрдүүлээгүй байгаа. Ямар ч сан хэмжилттэй биччихлээ тийм. Ганцаар орж одоо бол бага олох бах та. За одоогийн байдлаар би хайрцаг одоо хэмжүүлж авах үгэндээ тэгээд яг тэд тоолно гэсэн зорилго бол байхгүй. Гэхдээ дотроо л ботцсон байгаа тэр л нууц. Батбаярын цолмон гэдэг бусд оролцож байгаа багуудад амжилтсаж байна. Батбаярын саргуулч юмэг за Олимпиадээс оролцож байгаа. За бусад багуудыг өрсөлдөгч мундаг охтууд байна энд. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэмцээндээ идэвхтэй оролцоод амжилт. Тэмээ цоноо солимын төвлөрөн. Тэгээ бусд оролцож байгаа багуудад амжилт хүсье гэж хэлье. Манай Бомбат фитнес клубээс орж байгаа. За чадна мэдээж. Төрөлхөн л үзэн. Өөртөө хэрэг ихтэй байна. Ихтэй байна. Энэ бол ихтэй шүү. Шортод авдан төрүүлж байх гэж байна гэж. Мэдээж өрсөлдөгч багууд явж бол мэдээж бүгд сайн байна. Бүгд бэлтгэлтэй. Фитнесээс мэдээж баггүй хугацаанд хичээлж хүмүүс байгаа. Тэгэхээр нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн болох баг. Сэтгэл бол амар тодолж байна. Хурдан өрсөлдмөр байна. Миний үед ч гэсэн адилхан. Би тэгтээ нэг фитнесээр хичээлээд удаагүй ч гэсэн бас хичээнэ. Намаа профессор ингээ багтаа болсон гэдэг. Би тэмцээнд оролцож байгаа баяртай байна. Мистер Джеймс төлөөж орж байгаа. Багийнхантай тэгэл манай багийнхантай буцаж тамирчтай бүгд амжилт хүсье. За сайн байна уу? Гайсвагийн гишүүн логч дамжлаа. За тэгээд ер нь бол манай 2 эмэгтэй гишүүнтэй. Тэгээд яг эмэгтэй хүмүүс яг хүсдэг нарийнхан бэлхүүс гоё үгзгийг яг бүрдүүлж харуулах болно. Би жижиг наран гэрлээ. Тэмцээнд болохоор маш санаандгүй тохиолдлоор ороод ирсэн. Тэгээд өчигдөр ингээд фитнесийн маань багш санал тавьсан. Тэгээ өчигдөр маш богино хугацаанд гэж шийдвэр гаргацсан. Тэгээ сая олон хэмжилт өгөх гээд ирсэн чинь шууд телевиз имжлэхэд орчлоо. Тэгээ нэгэн тэхэлцэн юм чи ямар ч эцсийн хүртэл явна. Тэгээд эрүүл гоё одоо зөв аргаар спортлог гоё биетэй болно гэдэг. Тэр шагналаас 10 сая төгрөг гэж байгаа тийм. Тэр бол нэг тийм чухал биш гэж бодож байгаа би өөрийн хувьд бол.
Яг уу энд өөрийгөө сориод би яг ямархан хэмжээнд явж байна. Тэ? Одоо олон жил фитнесээр хичээл, 3-4 жил фитнесээр хичээлээ, тэ? Тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч чадсангүй, тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорж үзэж чадсангүй, тэ? Яг энэ тэмцээнээрээ яг өөрийгөө сориод би өөр нь тэмцээн уралдаанд орохоор боломжтой байна уу гэдгийг л сорих гэж орсон байгаа. Эдгээр 12 баг тамирчдыг 10 сая төгрөгийн төлөөх 45 хоногийн тэмцэл хүлээж байна. Фитнес бодибилдингийн спорт хүнийг хэрхэн богино хугацаанд амжилтанд хүргэдгийг бодит жишээг залуучууд маань өөрийн биеэр энэ хугацаанд үзэгч танд харуулах болно. Ийхүү эрч хүчийг залуу үеийнхэндээ түгээх эрхэм зорилгыг өөрчлөн яваа шийдсэн 12 багийн тамирчид маань өнгөрсөн 3 дугаар сарын 22-ны өдөр Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийнхээ аль биесний нээлтийг хийсэн юм. Ийхүү үзэгч та бүхнийхээ өмнө Fitness Cup 2016 шоуд нэвтрүүлгийнхаа 12 хүчрхэг баг тамирчтай яг одоо урих гэж байна. Ингээд хамгийн ихний Mistress Gym бага тайснаа урья. Дараагийн баг маань Экшиглэн баг хүрэлцэн ирсэн байгаа. 3 дугаар баг Бомбог бага тайснаа урьж байна. 4 дугаар баг маань Олимпиа баг. Дараагийн баг Оргил бага тайснаа урья. Мөн Golden Team баг. Чампион бага тайснаа урьж байна. Дараагийн баг Олимпусын Guys багийнхныг урьж байна. Дараагийн баг One Coin бага тайснаа урья. Мөн дараагийн баг Хөх толбот баг. Beast бага тайснаа урьж байна. Сүүлийн баг маань Entera баг. За багуудтай амжилт хүсье. За маш баярлалаа багуудтай. Ийхүү Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийг маань нээж үг хэлнүү хэмээн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбооны тэргүүн ноён Гончиг сүрэнгийн мөнх баяр таныг урин залж байна. За сайн байна уу? Энэхүү шоу хөтөлбөрт оролцохоор зориглон ирсэн цаг залбаас залуучууд та бүхэнд болон ирсэн эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү аргыг хэмжээг зохиолж байгаа Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил манай холбоо мэргэжлийн тамирчдын дунд цамын аврах шалгууруулах фитнесийн нээлттэй тэмцээнийг 26 клубын дунд зохион байгуулж байсан бол энэ жил нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх допингийн хор холбогдлыг таниулах зорилгын хүрээнд залуу сонирхож хичээлэгчдийн дунд эх орон телевизтэй хамтран Fitness Cup 2016 ТV шоуг зохион байгуулж байна. Энэхүү шоу тэмцээнд оролцогч залуучууд та бүхэн 45 хоногийн хугацаанд фитнесийн спорт нь хүнийг хэрхэн яаж өөрчлөгдөх боломж олгохыг харуулж чадна гэдэгт итгэж байна. Ингээд Fitness Cup 2016 reality show нээснийг мэдгдъя.
Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй шүүгчдийгээ та бүхний өмнө танилцуулъя. Fitness Cup 2016 нэвтрүүлгийн маань шүүгч Оросын холбооны улсын тамирчин багш дасгалжуулагч Андрей Савченко таныг урьдчилж байна. Я рад здесь быть, всех приветствую. Очень радостно, что в Монголии началось это шоу. Потому что пришло время. 5 лет назад еще не было практически здесь спортивных клубов. Энэ их сайхан цаг гэсэн. Би яагаад ингэж хэлж байгаа гэхээр 5 жилийн өмнө бол баг одоо фитнес клубуд Сегодня молодежь все больше и больше втягивается, занимается спортом. 5 жилийн өмнө одоо фитнес клубэр нэг бас тийм эрчимтэй биш байсан бол өнөөдөр бол залуучууд маш их одоо фитнес клубэр хичээлдэг болсон байна. Это очень радует. Энэ бол одоо маш сайхан юм аа. Я хочу пожелать всем участникам удачи. Бүх оролцогч нартаа одоо амжилт хүсье. Ну не просто удачи, а много вам потрудиться, чтобы победить. За энэ амжилт гэдэг маань одоо хөдөлмөр гэсэн үг те. Маш их хөдөлмөр. Это не рулетка. Здесь не победишь, потому что выпало твое число. Энэ бол зүгээр нэг казино биш те. Энэ бол Аз биш. Энэ бол цэвэр та бүхний хөдөлмөрөөс шалтгаалсан. Потому что чтобы победить, нужно хорошо потрудиться. Амжилтанд хүрэхийн тулд хөдөлмөрлөх шаардлагатай. Победит сильнейший из вас. Хүчтэй нэг нь ялна. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгт маань оролцож байгаа бас нэг хүндтэй эрхэм зочноо өдөр та бүхэндээ танилцуулъя. Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбооны шүүгч Принцэн Доржийн зохиоторгоо манай нэвтрүүлэгт ажиллаж байгаамаа. За энд оролцож байгаа бүх залуучууд одоо энэ өндрийн мэндийг гişүүлээд энэ шоунд амжилттай оролцоорой гэж одоо амжилт хүсье. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн Натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. Инхүү Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үзэж танд 40 хоногийн турш хүрэх учраас та бүхэн маань энэ л өдрүүдэд яг энэ цаг мөчид эх орон Монголын үндэсний телевиз дээр сувгаа тааруулан бидэнтэй хамт байгаарай гэж хүлмээр байна. Мөн түүнчлэн манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүчрхэг 12 баг тамирчтай үргэлж дэмжиж эдгээр залуусынхаа эрч хүчийг хамтдаа мэдрээрэй гэж хэлмээр байна. Эх орон Монголын үндэсний телевиз, Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоотой хамтран зохион байгуулж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань энэхүү албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байна. Залуучууд өвдөхгүй төлөө өнөөдөр бүгд фитнесээр хичээлж байна. Тийм учраас бид нэр фитнесээр хичээлснийхэн төлөө залуучуудад эрүүл мэндийн даатгалаас нь одоо төлдөг, бизнесийн төлбөрийг төлдөг энэ асуудлыг санаачилж явж байгаа. Fitness Cup 2016 өөрөлд Монгол бүх залуучууд фитнестэй явдаг, эрүүл байдаг. Эрүүл байснараа бид нэр одоо дараа дараагийн олон амьдралынхаа асуудлыг зөв шийддэг ийм л шийдэлтэй болохыг бид нар хүсэн мөрөөдөж байгаа. Эх орон телевиз Монгол анх удаа энэ Fitness Cup реалити шоуг зохион байгуулж байгаад Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Ингээд допингүй ирээдүг бүгдээрээ сонгоцгоё, гидсээ чөлөөцгөөе. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үзэж танд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр өнөөдөр бол 4-р сарын 1-ний өдөр. Гадаа өчигдөр өнөөдөр хоёр маш сайхан байна. Гадаа гоё цасан бороо ороод, гадаа нийслэл хот маань тэр чигээрээ тэр даяараа гоё чихтэй байна. Гоё байна. Тэгэхээр ингээд гадаа яагаад ч уран дулаан цаг ирж байгаа учраас сэтгэл бол маш их хөдөлж байна. Мөн түүнчлэн Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань эхэлж байгаа учраас бид хоёрын зүгээс бол бөө сэтгэлийн бол догтлолтой байна шүү дээ, тийм. Тий гадаа агаар сайхан байна. Тэрнээс гадна жоохон хүүтэн байна. Би бол амар даарж байна. Гэхдээ залуучууд маань дотор бол эрт хүч нь буцалсан. Дотроосоо халуун буцалсан үнэхээр гоё уур амьсгал. Тэр уур амьсгал руу орж битгээр одоо дулаацсан аа.
Тэгэхээр мэдээж манай нэвтрүүлгийн маань ураа гэх юм бол фитнесээр хичээллэх залуучуудын тоог нэмэгдүүлэх, мөн түнчлэн шинэ залуу фитнесийн тамирчлыг төрүүлэн гаргах зорилготойгоор Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань танд хүрч байгаа юм шүү. Тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. Дахин бидэнтэй хамт байгаарай үзэгчдээ манай нэвтрүүлгийн баг тамирчдыг дэмжээрэй. Дэмжихээс гаднаас намайг дэмжээрэй. Би 45 хоногийн хугацаанд бас өөрчлөгдөж байгаа шүү. За Fitness Cup-тай хамт байгаарай үзэгчдээ. Green Sally up, a green Sally down. Last done start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Last done start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Last done start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Last done start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Last done start, gotta tell. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгэхээр одоо энэ цугларсан 12 баг маань шүүгчдийнхаа өмнө одоо хэмжилтээ хийлгээд одоо тэнцтэй гал гарч штэ тий бит хоёр одоо хүлээгээд зогсож байна. Тэгэхээр Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань оролцогчдод тавигдсан гол шаардлага гэвэл хот орон нутгийн улсын чанартай тэмцээн уралдаанд эдгээр тамирчид маань урд өмнө оролцож медаль авч байгаагүйгээс гадна фитнесийн одоо спортоор сонирхон хичээлэх залуучууд байна гэсэн шаардлагыг тавьсны үндсэн дээр бид эдгээр 12 баг тамирчдаа сонгож шалгаруулсан байгаа. Тэгэхээр яг нэвтрүүлгийн уран бүтээлчид болоод телевиз үзэж байгаа үзэгч та бүхнийхээ өмнөөс эдгээр нэвтрүүлэгтээ оролцож өөрсдийн хурд хүч авахаацсан байгаа сорин одоо өрсөлдөхөөр ирсэн нийт 12 баг тамирчидтай бидний зүгээс амжилт хүсэж байна. Та бүхэн маань дэж тэмцээн уралдаанд маш амжилттай оролцоорой. Та бүгдөө та бүгдний өмнө одоо шагналал маань бэлэн байгаа шүү. Нээлттэй байгаа юм шүү. Ингээд баг тамирчдаа амжилт хүсье. Манай багийн нэр Нийслэс. Бидний ураа зөрөгтэй, хүчтэй, хичээлтэй, чадaltaй. Всем здравствуйте. За, сайн байцгаана уу? Да, хотел вам просто дать небольшое наставление. За, баг зэрэг одоо тав чиглэл тий? Тав чиглүүлж гэсэн юм аа. Хааны зөвхөн масс чинь бол өмсөхгүй шүү дээ. Овооч тоосон. А будет оцениваться ваша рельефность. Одоо рельефность гэж одоо хэр пропорцтой байна тий? Вино. Орчингийн харьцаа хэр байна? Юу хэр одоо судастай байна? Одоо үргэлж овоож байгаа судсын хэмжээч юм. Тийм учраас илүү массаа авах хэрэгтэй байна шүү дээ. Илүү массаа аваад илүү их одоо булчангаа с уверенностью в себе. Өөртөө хамгийн гол нь итгэлтэй байх хэрэгтэй гэж. Поэтому это будет оцениваться. Тэгэл одоо хүнсэндээ. Миний хувьд хэлэхэд бол хоёр эмэгтэйгийн хувьд бол нэлээд мөрөн дээр ачаалтаа бэлтгэл хийх хэрэгтэй байна. Хуцаа. Мөр хэвлээ. Босто та 3 ихтэй оролцогч байна шүү дээ. Бид нар бол тухайн булчин дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Ялангуяа чэйжний хаяг ялгаалыг гаргах хэрэгтэй. Хөлн дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Зөвхөн товч одоо нэг зөвлөгөөр иймэрхүү байна да. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үргэлжилсээр Misters багийнхан маань одоо сая хэмжилтэндээ орлоо. Тэгэхээр таныг бас би сонссон л доо одоо 50 гарсан нас тий. Тэгэхээр яаж ингэж авар багтай харагдаад энэ үзэгчдэд хэлж өгч байна. Их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талаараа бас өөрийнхөө насыг барих юу бол бас нэг өөр нэг хүчин зүйлүүдээр нь сэтгэл зүйн хувьд их амгалан байх хэрэгтэй, тайван байх хэрэгтэй. Зөв хооллолт дээр анхаарч явах хэрэгтэй. Мөн амралтан дээр бас нэлээд анхаарал бас тавих хэрэгтэй. Тэгээд сэтгэлийн амар амгалан хөдөлгөөнтэй байх юм бол ерөнхийдөө бол ингээд өөрийнхөө насыг бол бариад иж болох юм шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Энэ бүхэн бүрдвээс мөнхийн зарлуу явна гэж одоо ойлголоо. Манай багийн ураа. Бомба. Не забывайте про свою стойку, что плечики назад, грудь вперед, живот втянут. Зогсохтой нөгөө байрлалуудаа тав хүн мартаж болохгүй тий. Да. Үндсэн байрлалууд одоо бие авч явах хэрэгтэй юм байна шүү дээ. Да, и поработайте над рельефом, чтобы была не просто масса, а больше рельефа. Одоо рельеф гэх юм уу? Ерхий масс буюу тэр булчин дээрээ сайн анхаараа гэж. Тэгээд одоо 45 хоногт бол хоолны хоёр ялангуяа өөрсдөө гол юм чинь хоолны хоёр байна. Одоо зугаагаас хойш хоол идэх юм уу тийм
Өвдөөс багтаа хоол ер нь энэ 45 төсвөртэй хишиг бариад тэр төсвөртэй л одоо ажил гаргана шүү дээ. Ерөн шүүгч маань та хэдийг юу гэж дүгнэж байна? Шүүгчдийн хувьд бол бид нарыг их бага зөв бүрдүүлсэн байна гэж хэлж байна. Тэгээд урам авлаа. Тэгээд одоо илүү хичээнэ гэж бодож байна. Тэр одоо таарийн маань мэдээж нэг танаа багийн зорилго чиглэл гэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бусад багаасаа танаа баг юугаараа онцгойрч гарч ирэхээр байна. Бага нэг гоё зүштэй рекламд бол. Одоо манай багийн хувьгаас нэгэнд ингээ орцсон юм чинь төрүүлэхийн төлөө манай багийнхаа их эрч хүчтэй байгаа. Тэгээд одоо төрүүлэхийн төлөө зүтгэнэ. Нэг нь илүү биш багаараа бүгд цаг хичээлэх болон зорилго байгаа. Тэ. Яг бэлтгэл сургуулиуд маш сайн байгаа. Эхэлсэн байгаа. За энэхүү тэмцээнд манайх олимп чимээс оролцож байгаа. Манай багийн өрөө бид чадна. За ялангуяа наадлын хоёр залуу бол цээжнийхээ бэлтгэлийг сайн хийгээрэй. Хэвтэ шахалт алдалт. Энийг олон давталтайгаар 45 хоногийн хугацаанд. Учиргүй 45 хоногийн хугацаанд масс нэмэхгүй. Тодорхой хэмжээгээр бага зэрэг мэдгэтгэх үүсэх яахгүй. Тийм учраас энэ байгаа суур булчин дээр одоо гарах ялгаруулахын тулд тэрэндээ тохирсон давталттай цээжний тасгалуудыг хийх ёстой шүү. Вопрос болгүй. Сколько раз нужно? 6 раз. 6 удаа бага минимум. Доройд 6 удаа хооллоо. Как только появляется чувство голода, сразу нужно есть это есть. Өсөж болохгүй шүү дээ. Өсөж болохгүй. Өөр 6 удаа бага. Бусад баг тамирчдыг харахад ер нь бас нэлээд ширүүн өрсөлдөө энд бол явагдахаар байх шиг байна тийм ээ. Өнөөдрийн юм байдлаар ингээ харахад тэгэхээр бусад баг тамирчдаас танаа багийн яс ялгагдах ялгаа тэгээд бас онцлог нь юу байна? Багаа бас нэг хэрэг хамдаач. Бид нар бусдаасаа ялгах нь бид нар шоргоо байна. Ирч хүчээ алдахгүй шоргоо бэлтгэл хийн. Тэдрээсээ өөрчлөлтөөр 45 хоногийн хугацаанд өөрчлөлтөөр ялгарна гэдгийг мэдүүлэхийн төлөө зорж байгаа. Тэгэхээр ижлээ. Сайн бацхан үзэгчдээ оргил баг мэдчилж байна. Манай багийн өрөө оргил хамтдаа. Одоо хамгийн загт байгаа та хэмжээ нэр. Плечики назад вывели. Мөрөө тэгшил рүүл период. Мөрөө тэгшээд одоо цээж тоол тийм. Живот в тени. Поза. Поэтому ты должен всегда контролировать свою позу, как ты стоишь. Тэ яаж зогсохоо өөрөөгөө бас сайн хянах хэрэгтэй гэж. И вас тоже. Вот вы стоите, плечи вперед согнули. Зачем? Таас хит яаж болохгүй. Бүгтэж болохгүй шүү дээ. Наадлын хоёр олсогч бол мэдээж хэрэг одоо хэдийн тасал хийх шаардлагатай. Хүлээн ахиу хэмжээд. Хамгийн цаатлын залуу шүү дээ. Тэр бол ер нь мэдгэлээ сайн хийгээд одоо барих поз одоо тэмцээнд орно шүү дээ. Поз сайн заалах хэрэгтэй шүү. Одоо команд байдаг шүү дээ. Тэр командуудыг бүгдийг сураад байж сурах хэрэгтэй. Тэгээ бусдаагаа нийлээд бүгд энийг сурах хэрэгтэй. Танаа оргил багийнхан маань ер нь хэр ихтгэлтэй байна? Шагналын санд хүрэхэд хэр ихтгэл байна? Ихтгэлтэй байна. Яагаад гэвэл бид тав чинь одоо нэг өөр газраас амар хүсэл зоригтой нэг нэгээрээ ирж бүртгүүлээ. Тэгээд баг болсон болохоор яг бүгдээрээ чаднаа. Оргил ууд хамтдаа зүтгээд л үзэн. За баярлалаа оргил багийнхандаа бүгдээрээ амжилт хүсье. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Ишлэн фитнес клубээс оролцож байгаа. Шигдэн баг байна. Манай багийн тамирчид та бүхэндээ 40 хоногийн турш хүний бие гайхалтай өөрчлөлтүүдийг харуулах болно. Манай багийн өрөө боо Могийн. Одоо чинь хоёр охины яриа л да. Бикини. Уян хатан чанартай байх хэрэгтэй. Еще и гибкость. Как у вас гибкость? Нормально? Уян хатан чанарын хувьд гайгүй. Зүгээр өөрчлөлтөө ихтэй байна. Да, поэтому приготовьтесь показать все, что вы можете. Маш сайн бэлтгэлээ. Тийм үү? Можно повернуться спинами и спинки показать. Аркшага отлично. Пускай напряжет крайне спину. Это да, спину, да, слева. Одоо та яата чангалтай тань.
Ага. Ну вот над шириной спины, вот надо поработать немного над шириной. Одоо их тэр өргөн тийм үү? Одоо нурууныхаа Чуть-чуть над шириной спины. Нуруунд дээр нэлээд ажиллах хэрэгтэй байна. За ер нь бол багийн хувьд бол бас тийм ч муу баг биш вэ гэж хэллээ. Тэн дээрээс баяртай байна. Яагаад бол мэдээж тодорхой хугацаанд бэлтгэл хийх учраас мэдээж илүү өөх байгаа те тэрийг бас шатаах юм хугацаа байгаа учраас бидний төл бас нэлээд найдлаг тавьж шүүгчнэрт бас тэгэхээр юм бол бид нар бас нэг тийм муу баг биш хүчтэй өрсөлдөж байж чадхаар гэж санагдсан. Бас тийм итгэл үнэмшлийг авч байна. Тэгэхээр бэлтгэлээ хувийн бэлтгэлээ ер нь хэр хангаж байна? За одоогийн байдлаар бол яг бэлтгэлдээ орж эхлэх байгаа. Хэмжилтээ өгсөн. Маргаашнаас ер нь бол үзүүлээд өгье гэж бодож байгаа шүү дээ. За тэгэхээр Игшгэлэн багийнхандаа амжилт хүсье. Сайн байцгаана уу? Fitness Cup 2016 reality show-нд Golden Team багаас винцч байна. Бидний өрөө бид хатаа хүсье. Баатарын хувьд бол та маш тийм үү? Биеийн ерхий жингээ нэмэх. Прежде чем из чего-то лепить, нужно, чтобы было из чего лепить. У тебя еще нужно масса. Өвчин дээр ажиллаханд бол та бол арай жоохон жингээ нэмэх хэрэгтэй. Поэтому тебе будет потруднее немножко. Арай бас хөдөлмөр арай шаардлагатай хэрэгтэй. Ну, тань дээр поработай. А девочки должны сохранить фигуру. У мальчиков спина такая, у девочек должна быть рюмочка. Охтууд бол рюмочка. Охтууд бол одоо песочные часы. Биеийнхээ галбир дээр ажиллах хэрэгтэй байна гэж тийм үү? 45 оны хувьд ч гэсэн цаашдаа ч гэсэн чи ерөөсөө маасан дээр маасны уураг ашиглаж болно. Ер нь маас авах бүх бэлтгэл дасгалуудыг хийх хэрэгтэй. Ялангуяа чэйжинд дээр шахалт алдалт зэрэг дасгалуудыг маш сайн хийх хэрэгтэй. За энэ залуугийн хувьд бол сайхан байна уу? Чи бол бас хүчтэй орцогчдын нэг юм байна. За шамч их амжилттай багцсан тэр чигээр нь амжилт хийсэн. Танаа баг бол хүчтэй байгаа. Тэгэхээр одоо би байгаа биеийн харьцаач нэр нь хэд вэ? Ямар зүйлтер вэ? Би ер нь шорт ангид орж байгаа. Тэгээд жим бол нэг 80 байна. Одоо өшөө нэг 7-8 ил хасах хэрэгтэй байгаа. Ер нь л энэ англилд бол их ярцгар байх хэрэгтэй. Их биеийн өв тэгш юутай байх хэрэгтэй. Тэрэн л төлхөө анхаарал ажилландаа л гэж бодож байна да. Тэгэхээр чиний хувьд ямар ангилалд нь оролцож байгаа вэ? Би болохоор нэмэх тал бод ангилд оролцож байгаа. Биеийн жин өнөөдөр 85 илтэй байна. Тэгээд 40 хоногийн дараа нэг 80 ил болох болов гэж тооцоолж байгаа. Ер нь бол За эрүүл биед саруулхан оршин гэдэг. Тэгээд Fitness Cup 2016 допинггүй хөгжцгөө юуран дээр нэгдэж байгаа залуустай энэ өдрийн мэндийг хүргэе. Фитнесийг бол хүний амьдралаас салгаж явах ямар ч боломж байхгүй. Би фитнесээр хичээлээд 16 жил болж байна. Монголын нийт залуучууд бүгдээрээ албан тушаал их мэдл, эд хөрөнгөөрөө биш. Энэ биеэрээ гайхуулах цаг нэгэнд ирсэн. Тийм болохоор бүгдээрээ фитнестэй нэгдэцгээе. За тэгэхээр Fitness Cup бол амжилттай эхэлж байна тийм ээ. Нэвтрүүлэгт маань оролцож байгаа баг тамирчид бас маш гоё идэвхтэй байж 45 хоногийн хугацаанд хүн хэрхэн яаж өөрчлөгддөг болдсон бэ гэдгийг л маш сайн харуулаасаа гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн үзэгчд маань манай нэвтрүүлгийг маш сайн үзээсэй л гэж би бодож ирж юу гэж бодож байна. Би болохоор оролцогчд маань их амжилт гаргаасаа гэж бодож байна. Амжилтын үндэс нь бол одоо яг энэ дээр эхлэлээр нь тавигдсан шүү дээ. Энэ дээрээсээ ямар байгаагаа мэдээд цаашаага ямар болох вэ гэдг нь яг энэ хэмжилтнээсээ бас шалтгааллах байх гэж би бол бодож байгаа шүү. За тэгээд ямар ч гэсэн шүүгчд зөвлөгөөгөө өгөг. Тэгээд юу гэж хэлсний хойлоо байж байгаа л мэдх юм шиг байна шүү дээ.
бүх булчин дээр ажиллах ёстой. Вам нужно уменьшить прослойку жира всем. Тэр өөхний юугаа ялгарлаа тийм өөхөн дээр ажиллах ёстой шүү. Поэтому өөхний давхраа гэж байна. Да, поэтому контролируйте питание свое. Хоолтон дээр анхаад. Да, понимаете, чтобы углеводов было меньше, белков добавить. Орган тийм үү? Нүүрс хасах хэрэгтэй. Да, режим свой, да, чтобы вы не только работали, но вы должны и отдыхать. Тийм үү? Бас амралт ажлаа зохицуулах ёстой. За миний хувьд бол энэ хоёр охин дээр жоох нэмээд юм хэлчихье гэж бодож байна. Хоёр охины хувьд бол ер нь ойролцоо мөр гарны 2-3 толгой мөрний тусгал ер нь ахиухан хийвэл зүгээр юм болов уу гэж харж байна. Дээрээс нь хэвлий хийхэд илүүдэхгүй. Болж бол боломжоор илүү хийх хэрэгтэй. Ерөнхий энэ 3 залуугийн хувьд бол ер нь ойролцоо 3 жиг юм. Ерөөсөө нэг дасгал дээр сувраад яг нэг дасгал дээр яг нэг групп болоод хийчихэд бол та 3 болно. Яг л жигдэл юм байна да. Ерөнхийдөө манай бүх шүүгчдэр нь булчингийн масс бол байна. Одоо жоохон ялгаруулах, бүх булчингуудаа ялгаруулах гэсэн зүйл өгч байна. Сайн байцгаана уу? Бид Олимпис чимээс оролцож байгаа Олимписын Guys баг байна. Манай багийн ураа Олимпис Guys бид хүчийг нэгтгэж амжилтыг бүтээн. Расслабился, плечики вперед свернулись. Первый парень. Бүгтиж болохгүй те. Бүгтиж болохгүй. Тийм үү? Цээж тэгшгэн байх ёстой. Грудь всегда пускай у вас будет вперед. Тэгшгэн байх ёстой. Понимаете, животик втянуть. Животик втянуть надо. Гицээ тал те. Гицээ тал. Да, понимаете, это очень важно. Энэ маш чухал шүү. Та нарын биеийн одоо булчингийн зөвхөн булчингийн арахгүй тийм үү? Яаж бие авч явж байгаа байдлыг ч бас харна шүү дээ. Өөртөө ихтэйгээр бие авч авах. Хөл бол ерөөсөө байна шүү дээ. Гол пропорцээс гол булчин шүү. Хичнээн сайхан чэйжтэй, хичнээн сайхан гар мөртэй байгаад хөд нарийнхан болоод нөгөө эсрэг тамирчтай ялагт магадл маш өндөр байдаг. Хөлн дээр их сайн ажиллана шүү. Миний хувьд бодибилдингийн хасах 70 кг ангилд өсөлдөж байгаа. Ерөнхийдөө энэхүү тэмцээнд нэг 7-8 ил хасч оролцсон. Одоо хэмжилтээс хойш. За би бол бикини яг нөгөө нэг охтуудын хүсдэг яг гоё төгс бие яг тэр чиглэлээр тэгээд ер нь бол залуустай хандаж хэлмээр энэ бидрийг үзээд яаж өөрчлөгдөж байгааг хараа та нар ч гэсэн бид нартай хамт суралцаад хамт өөрчлөгдөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд нэмж хэлэхэд манай багийг ингээд ивент итгэж бид нь болохоор Олимпис гэдэг жимээс оролцож байгаа. Тэгээд манай жим байгаа. Тэгээд жимийнхэндээ баярлалаа. Тэгээд бид нар хичээнэ. Манай багийн нэр Хөх толбот. Манай багийн өрөө өвдөлт үгүй бол өөрчлөлт үгүй. Fitness Cup 2016. Чем нужно убрать наоборот бока все. Охтуудын хувьд бол хариунгийн одоо энэ илүү маха бачки да животики. Хариунгийн маха яахтай өөх биш үү тийм үү? Жингээ асах хэрэгтэй тийм үү? Поэтому ни в коем случае не хлеб, талах ч юм уу. Любимые шоколадки бросьте. Тухтай юмнасаа татгалцах хэрэгтэй. Шоколад тийм үү? Прекращаем сахар. Яг үнэхээр тэр айхтар зүйл үстэй. Энэ амар болчихтой юм байна. Энэ эсвэл аян хуу өнөөс ингэж өөрчлөсөн. Эндээс ингэж өөрчлөсөн байна. Как шүүж Чи тэр том булчинтай тамирчин гүйцэхгүй ч гэсэн чи өөртөө хүний нүдэнд анзаарахаар маш сайн хийж чадсан бол чамд бас өндөр оноо өгөгдөн. Тийм шиг 12-оор төгөхөд одоо нөлөөлөх сүг шүү дээ. Ингэж л ойлгох хэрэгтэй. Түрүүхэд одоо тэр айхтар үлдээсэн. Тэрийг болдоо шүү дээ. Шоуны төгсгөл тэмцээн явна шүү дээ. Тэгэхэд бол яг ёстой чиний хайцуулсан байдлаар тэмцээн явна. Тэр чинь тусдаа шагналтай, байртай. 10 сая чинь юу бол бас өөрөө яригдэн шүү дээ бас. Одоо хууны өөрчлөлтөнд бас ярина. Ингээд ойлгож хэрэгтэй. Тий. Хөх толбот гэдэг айгүй их содон сонсогдож байна л да. Яагаад ер нь хөх толбот гэж нэр өгсөн юм бэ? За мэдээж хөх толбот гэдгийг бол их бодож өгсөн. За яг их багууд маань бас фитнесээр бас тий багийнхаа нэрийг өгсөн байх шүү. Бидний хувьд бол одоо Чирэг Монгол хичээлж байгаа. Тэгээд
Хөх толбот гэдэг нь бол мэдээж ойлгомжтой. Чи монголхон, би монголхон мэдээд телевиз үзээ сууж байгаа үзэгч маань монголчууд. Бид нар хөх толботой төрдөг, тий? Босоо хямартай гэж ярьдаг. Хөх толбот гэдэг маань яг тэгээд монгол хүний биелэгдэж байгаа. Манай хүчирхэг залуус маань одоо манай багийн залуус энэ нэрээрээ бид нар 10 сая ангил өрсөлдөнө л гэж хэлмээр байна. Тэгээд би болохоор өөрөөсөө урд нь фитнесээр бол хичээлж байгаагүй. Яг өөрийнхөө төрлөх биеэр байгаа. Тэгээд энд яг ч орсон бэ гэхээр өөрийгөө мэдээж хэрэг өөрчлөх, өөрийгөө даван тулж ялан дэлхийн тулд дээрс нь 10 саяыг хожихын төлөө орж ирсэн. Тэгээ яг ингээд шүүгчд маань яг шүүхтэй шудраг шүүгээсэй гэж бодож байна. Эх орон телевизээс зохион явуулж байгаа Fitness Cup 2016 он тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа нэгдүгээрт амжилт хүсье. Энэ тэмцээнд оролцож байгаа залуучуудад маань энэхүү нэвтрүүлэг цаашдаа маш олон жилийн мөн насан туршдын нэгэн одоо зөв хэмнэл, зөв хэм маягийг бий болгох бах гэж бодож байна. Магадгүй бид өөрсдөө яаж эрүүл мэндэд анхаарах ёстой, яаж хөдөлгөөн хийх ёстой, яаж хооллох ёстой гэдгийг энэхүү нэвтрүүлгээр олж авах бах гэж бодож байна. Fitness Cup 2016 нэвтрүүлэгтээ хамтдаа гацхаагаараа ингээд допинггүй хөгжицгээе. Миний хувьд бол миний харж байгаагаар бол танаа энэ багийг би ингэж харж байна. Энэ шоунд маш амжилттай орох хэрэгтэй. Яаж амжилттай орсохгүй? Хүн өөрөөсөө одоо анх хэмжилтээ аваад ямар байсан яг тэрнээсээ авахад энэ төстэй хамаарч маш их өөрсдөө мэдхүүс өөрсдөө орох хэрэгтэй. Энэ шоугаар дамжуулаад цаашаа та нараа өөрсдөө хүн бие маш сайн хөгжиж цаашаа өшөө сайн залуусууд байна. Ер нь нэлийн залуу насны баг байна. Цааш нь хөгжүүлэх хэрэгтэй шүү. Энэ шоу таахт энэ тал дээр бол бас ач холбогдолтой гэж би ойлгож байгаа. Постарайся построить так свое питание, чтобы углеводов было меньше гораздо. Болж өгвөл нүүрс ус. Меньше. Нүүрс ус багтаа хоол хүнсийг хэрэглээрэй гэж. Уурах сайн хэрэглээрэй. Да, чтобы за это, видишь, я говорю, уже сам добавляешь, научился. Это охтодод бас яг ижилхэн хоолтон дээр анхаарах хэрэгтэй. Животики убираем. Илүү одоо гүзээ тийм үү? Илүү өөхнөөсөө ангижрах хэрэгтэй. Бусад өрсөлдөгчд бол бас нэлээд чанга башиг байна. Тийм ээ тэгэхээр танаа баг тамирчдын хувьд бусдаасаа бас хэрхэн яаж өрсөлдөх болох хэрхэн одоо ямар даваа талыг гаргах болох гэж бодож байна. За бид нар бол маш сайн одоо зохион байгуулалттай гэж бодно. Тэгээ бэлтгэлийг бол өгцөн хугацаанд сайн бусдаас илүү одоо өөр өөрсдөл гэж бодож байгаа хэрэг илүү сайн чируулах гэнэ л гэж бодож байна. За сайн байцгаана уу. Ингээд Fitness Cup 2016 reality show-нд George Chimig төлөөж байгаа. Beast багаас 5 хүнд бэлчилж байна. Ингээд манай багийн үрээ өөрчлөлтийг өөрөөсөө эрүүл амьдралыг хамтдаа бүтээцгээе. Хөлөө онгоо ялангуяа энэ тэмцээний үед бол маш сайн эцэмтэй хийгээд ямар ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. То, что вы сейчас достигли, это хорошо. Одоо өдөө зэрэгтэй хүрсэн чинь маш сайн байна. Тэ ийм амжилт. Но у вас будет 45 дней, чтобы улучшить свои результаты. Тэ 45 хоногийн турш тавх илүү их сайжрах хэрэгтэй, тийм үү? Поэтому судиться будет не просто потому, что вы уже сейчас имеете. Зүгээр одоо байгаа байдлыг чинь бол мэдээж бол шүүх. А потому насколько вы способны что-то достичь и работать над собой. 45 хоногийн турш яаж хөлбөрсөн байна? Тэрний чинь л харна. Танаа багийнхны хувьд бол одоо бэлтгэл хангалт ер нь хэр байна? Хэр хэмжээнд явагдаж байна баг? Манайх ер нь бол саягнаас л яг хамтдаа нөө бэлтгэл хийж эхэлж байгаа. Ер нь бол өдөр болгон хийж байгаа. Хоолтын тэмдээ орсон. Хоолны дэглэмээ бол сайн барьж байгаа тий? Тий. Гайгүй. Хоолны дэглэмээ барихгүй л тэгээд болохгүй шүү дээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ тийм мэдчилж байна. Манай багийн өрөө өнөөдрийн өвдөд маргаашийн хүч чад. Сайхан чигд сайхан таван залуу байна уу? Ер нь сайхан бэлгэлээ яг нэг хэмжээнд хийхэд яг нэг баг болоод ажиллахад яг таарч таа. Өөрийгөө бусдаа харьцуулж болохгүй шүү дээ. Потому что кто-то лучше, кто-то хуже, ни в коем случае. Тийм үү, хин нэг нь надаас одоо дор байна гэх юм уу, энэ нэг надаас дээр байна гэх юм уу. Огт анхаарлаа тэнд бол хандуулж оцениваться будут. Вот наша категория. Мы правильно выбрали категорию. Ялангуяа хоёр эмэгтэй
жингээр ингээд ихтэй шүүж тэрийг таах байгаа шүү дээ. Ерөнхийдөө өөр бол анх удаа шорт төрлийн тэмцээнд орох гэж байгаа. Тэгээ энэ хүү төрөлт маань ерөөсөө одоо тийм биеийн зөв пропорц, өргөн мөр, чээж тэгээд одоо хөлийн шилэг болон одоо тийм ерөнхийдөө тийм гоё талаас нь л харуулах. Одоо бодибилдинг спортын гоё талаас нь л харуулах. Тэр гоо сайхныг л харуулсан. Гоо зүг л харуулсан. Тийм төрөлж ангилж бодож байгаа. За тэгэхээр чи одоо аль англи төрөлд нь орж байна? Би хасгатаал болж байна. Тэгээд ер нь хасгатаал ороход ер нь жигд бүх хүчин хөгжүүлсэн байх шаардлагатай гэдгийгсэн. Green Sally up, a green Sally down. Let's don't start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Let's don't start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Let's don't start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Let's don't start, gotta tell the ground. Green Sally up, a green Sally down. Let's don't start, gotta tell the ground. Ингээд юу хийхээ мэдэж авцгаасан баг тамирчид маань үзэгч таны өмнө өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 7-ны хүртэл зэнхэр дэлгэцээр дамжуулан хүн хэрхэн 45 хоногийн хугацаанд өөрийгөө өөрчилж болох, хүнд хэрнээ сэтгэл догдуулсан даалгаврыг гүйцэтгэж өөрийгөө танд таниулах болно. Дашрамдуулахад эрхэм таны санал манай нэвтрүүлгийн оролцогчдод оноо болон очих учраас та нэвтрүүлгүүдэд алдалгүй үзэж дэмжиж байгаа багтаа саналаа өгөөрэй. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн манай оролцогч залуучууд маань шүүгчдээсээ зөвлөгөөгөө аваад хэмжилтэндээ ороод одоо чинээс дуусч байна. Тэгэхээр энэ тамирчид маань яг ингэж шүүгчээс зөвлөгөө авч хэмжилт хийлгэнэ гэдэг маань хооштой бэлтгэлээ яаж хийх үү гэдэг дарааллаа олчихсан. Бэлтгэлийнхаа эрч хүчийг бас авчихсан байх болоо гэж би бас бодож байна. Мэдээж түүнчлэн бас 45 хоногийн хугацаанд өөрийнхөө биеийн айл хэсгээр хамгийн их өөрчлөлтийг оруулах вэ гэдэг бүх мессеж болоо шүүгчлээсээ авчлаа. Тэгэхээр үзэж та бүхэн бидэнтэй 45 хоногийн хугацаанд хамт байгаараа манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүчрэг 12 баг тамирчдын ямар гишүүн нь хамгийн их өөрчлөлтөнд орж үзэж та бүхэнд нэг сайхан өөрсдийн гэсэн гайхамширлыг үзүүлэх бол тийм учраас энэ бүхнийг харахыг хүсэж аваад Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйгээ хамт байгаараа гэж хэлмээр байна. Ингээ Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань эхэлж байна шүү үзэгчдээ. Дугаараа битгий алгасаараа бидэнтэй хамт байж манай нэвтрүүлэгт оролцож байгаа бүхий л залуучуудыг маань маш сайхан дэмжиж өгөөрэй. Маш мундаг залуучууд байгаа шүү үзэгчдээ. За ингээ төгсгөлд нь үзэгч та бүхэндээ урайгаа хойлоо хэлье. За тэгье. Тийм ээ. За 1 2 3 Допонгүй хөгжцгөө залуусаа.